Одоо манад байгаа нэг заалны тутагдлууд юу гэхээр дөөрч бай, соёлын төвөргөч эдгээр айтайхан заалууд олон жил концерт тоглогдсон. Гэхдээ микрофонгууд уурч чаддаг байхгүй. Заалны акустикийн асуудал асуулаад энэ концертын заал нь болохоор ямар ч микрофонгүйгээр одоо сонсох боломжтой гэсэн үг. Нэгсэндээ бол одоо төгөлдөр хуурч тайзнаар тоглож яхад заалны хамгийн ард сууж байгаа үзэгч та яг дэрэгдэнд байгаа юм шиг энэ төгөлдрөө сонсох тийм боломжтой ийм заал гэсэн үг. Цэвэр хөгжмийг энэ гайхалтай зааланд энэ гайхалтай хөгжмөөс мэдрэх боломжтой л гэсэн үг. Тэгэхээр тоглолт маань яг хизээ болох талаар бас тодорхой зүйл ярил зүгээр болов. Тоглолт 30-нд болно. 30-ны 19 цагаас болно. Тэгээд ер нь дээр нь ингээд нэмээд хэлэхэд одоо сүүлийн үед нөгөө бүтээлч үйлдвэрлэл те креатив индастри гэж ярьж байна л да. Тэгээд энэ бол өөрөө монголчууд энэ креатив индастри их өөрөө их тийм потенциалтай үндэстэн. Бусад одоо орнуудаас илүүгээр тийм онцлогтой. Ер нь яг хуу бусад үндэстнүүдээс ер нь нэг ялгарах тийм онцлог байгаа юм л да Монгол хүнд. Яг хуу юу гэдэг хятад хүн бол угаасаа л өглөө нарнаас орой нар хүртэл тариагаа тариал ажилсаг онцлог шинжин л тэр. За одоо юу гэдэг Япон хүн бол илүү их тийм зарчим суурилсан Бушидо гэдэг ингээд ёс зүйн илүү чиглэсэн. Гэтэл Монгол хүний нэг тийм давуу чанар бол илүү тийм креатив тал руу креатив юмыг их бүтээлчээр одоо жишээл дайн байлдаа ихтэй хүртэл заавал урдаас нь дайрдаггүй араас нь хүртэл дайрч болдсон байна гэж сэтгэдэг. Юмыг ингэж тий дөрөмгөө тий монголчлог сэтгэлгээ. Монголчлог гэдэг нь нэг талаас муухай юм шиг боловч нөгөө талаас бол инновац буюу юмыг сайжруулах, юмыг илүү хөгжүүлэх. Тэгэхээр яг тэр нь ч гэсэн одоо монголчуудын дэлхийдээр захиур хагалж байгаа салбаруудад яг харагддаг л да. Одоо Японд гэхэд тэр алтан бэлэг гэж залуу KSG гэдэг үйлдвэрт одоо сервер компьютер ингээд зохион бүтээч гэсэн байж байгаа. Ингээд үйлдвэрлэгдээд явж байгаа ч гэдэг. Тэгээд Гамболд гэдэг дизайнер байж гин те одоо Америкийн ерөнхийлөгчийн өнгө дөрөх дизайныг имижийг шийдээд л одоо Монгол залуу ингээд явж байгаа ч шийдээ те. Тэгэхээр дизайн болон хийсвэрлэх урлаг Монголын одоо хэг ч гэсэн одоо дэлхийн дизайнерууд ирээд гайхдаг гэж байгаа байхгүй. Ямар их баялаг тийм элементтэй, ямар тийм гайхалтай тийм хийсвэрлэлтэй үндэстэн бай гэдэг. Тэгэхээр ер нь нэг креатив ур чадвар тэр бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бол яг монголчууд одоо бизнес эрхлэгчдэд тий продюсерууд одоо энэ чиглэл рүү илүү анхаарч хөгжүүлж урлаг соёл руугаа илүү анхаарч эн чинь өөрөө юу юм бэ шүү тий уул уурхаатай л адилхан бас л нэг тийм орд баялаг юм бэ шүү. Энд чинь өөрөө бизнес юм бэ шүү. Энийг хөгжүүлэх хэрэгтэй юм бэ шүү. Монголд байгаа энэ олон энэ талент, олон авьяаслаг дэлхийд үнэлэгдэж гарч чадхгүйс энэ их хүмүүстэй бид нар хамтарч ажиллах хэрэгтэй юм бэ шүү гэдэг. Тийм өнцгөөс одоо бизнесийн байгууллагууд ч гэсэн анхаарч эхлэесэ. Одоо манай спорт бол бас дэлхийдээр одоо захиур хагалж байна тийм ээ. Очоод ердөө өглөө сэрэл Facebook нэнгүүд нэг дэлхийн аварга төрчихсөн тийм. Өдрөө болгонд манах дэлхийн аварга. Тэгээ саяхан аваргуудын жагсаалт гаргаж үзсэн чинь Монголын тийм 40 мянган хүн дотмын нэг нь дэлхийн аварга юм байна гэж байгаа байхгүй. Дэлхийн штэ олон улсын хэмжээний биш дандаа дэлхийн. Тэгэхээр бид нар 3 сая саяулаа байж ер нь бол нөгөө нэг хүнд ноогдох дэлхийн аварга бол манах дэлхийд дээр бол манай Монгол улс номер 1 явж байна л да. 3 сая хүнтэй хотоос одоо ийм жишээлбэл тийм хотоос дэлхийн аварга төрчихсөн хот хэд байгаа вэ тийм. Тэгэхээр энэ үднээсээ үл энэ креатив энэ чадварыг монгол хүний энэ онцлог чадварыг арчилж тордож ургуулж цаашаа илүү тийм менежмент хийж те Монголд одоо жишээлбэл яг урлагийн менежментийн чиглэлээр ихэд яг тийм хөгжиж гисэн яг тийм мэрэгсэн хүмүүс л их л нэг ховор байна л да. Одоо бор зүрхээрээ л нэг явж байгаа нэг ганц нэгэн продюсерүүд ингээ байж гин те. Гэтэл үүнийг яг нөгөө жинхэнэ утгаар нь олон улсын давцанд яг хөрөнгө оруулалтыг хийгээд хөгжүүлээд явах юм бол бүрэн боломж байна. Тэгээд яг үүний эхлэл нь бол эхлэл суурийг бол одоо корпорат хамт олон тавилаа тийм ээ. Дэлхийн хэмжээний тайзыг барьчихлаа. Тэр одоо дэлхийн төгөлдрөө хоорыг авчираад бас тавьчихлаа тийм ээ. Энэ бол бас л нэг том одоо оролдлого том алхам. Тэгэхээр яг л энэ жишгээр одоо том дэвшил. Тэгэхээр энэ яг жишгээр бусад одоо манай бизнесийнх ингээд дэмжиж хөгжүүлээд явах юм бол нөгөө нэг яриад байгаа бүтээлч үйлдвэрлэл нөгөө монгол хүнийг талант монгол хүний баялаг болгох тийм ээ. Тэр боломж бол нэгтчлээ гэж хараад байна л да. Тэгээ энэ концертын заал өөрөө бас ажланд орсон их ажил бүтэлтэй. Нээлт нь бол Газанавар хэлж байна. Цаашдаа бас дэлхийн томоохон оддуудыг энэ тоглоулах томоохон зорилготой. Тэгээ дараагаасаа бас дараагийн уран бүтээлчдийн нэрүүд нь яригадаад төлөвнүүд нь гарч эхэлж байгаа. Тэгэхээр монголчуудын заавал одоо барууны том одуудыг дэлхийн том старуудыг үзэхэд бол гадагш явах шаардлагагүй одоо Монголдо үзэх тийм боломжтой болж байна гэсэн үг л дээ. Таны хувьд одоо хөгжмийн сургуулийн захирал хүн шүү дээ. Тэгэхээр
түрүүний яг хэлээд байгаа. Тэгээ Монгол хүний энэ бүтээлч байдал, Монгол хүний ноёны өндөр чадамжтай байдал ер нь хэрэг ажиглагддаг одоо жишээлбэл танаа сургалтанд сууж байгаа хүмүүсээс. Энэ урлагийн суурь боловсрал гэдэг нь өөрөө энэ зүйлд асар том хөшүүрэг болох зүйл л дээ. Яагаад гэхээр элитгүй хүн гэж хэнийг хэлэх үү гэхээр урлагийн суурь өндөр түвшний боловсралтай альваа зүйлийг хандах хандлага нь өөр тий. Ген эцэскэл ойлголт. Тэгэхээр хүүхдүүд маань багасаа урлагийн боловсрал олсноор ирээдүйн өндөр түвшний хуульч, өндөр түвшний эдийн засагч, ирээдүйн мундаг эмч нар болох тийм боломжтой гэсэн үг байхгүй. Альваа зүйл дуян хатан юмыг харах өнцөг өөр. Хөгжим урлагийг маш энгийнээр дурсан хэдэн туршилтууд байдаг. Менежментийн салбарт аваад үзэх юм бол ингээ нийтлэг хүмүүс ингээл харан гоё юм байна, улаан гоё юм байна гэж ярьдаг гинэ. Гэтэл урлагийн боловсралтай хүмүүс өөрөөр харж хэлдэг үгүй энэ оранж гоё, энэ цагаан гоё тий. Ягаад тэр хүмүүсийн мэдрэх нь өөр үүдэг. Тийм учраас урлагийн багаас нь урлагийн суурь боловсрал сайтай усуд энэ альваа зүйл хандах нь өөрчдөг. Тухайн салбартаа хамгийн амжилттай явж байгаа хүмүүс нь байдаг. Өөрөөр хэлбэл одоо та ярианаас би ойлгож байгаа ихэр яг энэ одоо хөгжлөгтэй бас нэг алхам урагшлуулах үүднээс манай хувийн хвшлийнхэн маань өөрөөсөө бас маш их хүчин чармайлтыг гаргаж байгаа юм болов уу гэдэг зүйлийг бас харж байна л да. Тэгэхээр ер нь бол салбар яам маамнаас ч юм уу эсвэл засгаас төр засгаас ерөнхийд дэмждэг юм бол энэ тал дээр. Энэ талын ойлголт ирэхэд маш бага шүү дээ. Бид нар чинь одоо Монголын анхны сургагчийн манай сургууль гаргасан нийтэд зориулсан сургагчийг ямар ч сургагчтай дэлхийн стандартын. Тэгээд хувийн хвшилд өөрөөсөө энийг сайн хийж ингэж хөгжүүлж явна үхээс яг улс төрийн зүгээс нь хандлага одоогондоо жон таарах юм байна л да. Тэгэхээр энэ бүхнээс манай улс төрчдсөн бас анхаарад энийг дэмжих ёстой юм байна. Урлагийн боловсрал гэдэг чинь нийгэмд асар том нөлөөтэй юм байна. Ирээдүйн оюунлаг монгол хүмүүсийг, ирээдүйн оюунлаг бизнесмэнүүдийг, эмч нарыг, эдийн засагч нарыг улс төрчдийг бэлтгэхэд багаас нь суурь боловсрал нь урлагийн энэ суурь боловсрал гэж асар том нөлөөтэй мэднэ одоо олж хараад одоо 10 жилийн дуу хөгжмийн хичээл хүртэл бодлого боловсруулах хэрэгтэй. Манай 10 жилийн дуу хөгжмийн бодлого нь өөрөө одоогондоо ч таарах үнэлтээс сул. Таны хувьд юу гэж бодож байна? Тий, ер нь бол нөгөө улс орон чинь юу яадаг штэ. Одоо гоё байшин барайл гоё зам ам тавиад ээж болно. Гэхдээ нөгөө тэр байшинд чинь Монгол хүн эцээ эцэл нөгөө Монгол хүн л амьдрын штэ. Тэр амьдарж байгаа хүн ямар хүн байгаа бол ямар хүн ер нь тэр замдаг өөр нь машина барьж явах бол гэдэг чинь өөрөө улс орны яг гол одоо үндсэн толгуур зүйл шүү дээ. Тэгэхээр нөгөө Монгол хүнээ бэлдэх ирээдүйн одоо Монголын тэр авч явах иргэдээ бэлдэх тал дээр бол ерөөхдөө хэр анхаарж байгаа гэдэл том асуултын тэмдэглэл тавих хэрэгтэй байгаа юм л да. Илүү их нөгөө материалын тал руугаа одоо хүүхд бүрийг компьютержуулна юу ч гэдгийг те хүүхд бүрийг одоо айл бүрийг тэгж смартжуулна ч гэдэг юм уу те. Тэр бол яг зүгээр хэлбэр материаллыг ингээд тал руугаа. Гэтэл нөгөө нэг тэр смарт фон ашиглаж байгаа хүн өөрөө смарт байна уу гэдэг нөгөө харцсан байдаг шиг те. Яг хүмүүсээ яаж илүү их нөгөө нээх үү хөгжүүлэх үү яг тэр зөв иргэдийг зөв одоо тийм хүнийг яаж тэр дотор байгаа потенциалыг яаж зөв нээх үү. Тэг хүн болгон яг тэр өөрийнхөө авьяас чадвар юмаа зөв нээгээд улстай баялаг бүтээгээл явчих юм бол эн чинь өөрөө нөгөө хөгжлийн яг толгуур нь яг хүн дээрээ суурилж явахгүйгээр зүгээр л нөгөө өнгөн талын одоо нэг л сайхан будаг шунх те нэг л сайхан өнгө дөрөх хэлбэрл тал руугаа илүү яваад байна л та. Тэгээ яг хуу энэ нь өөрөө яг хуу нэг цаг хугацааны ч юм уу нэг тийм юу юм шиг байгаа те. Тэгэхээр одоо цаашдаа бол мэдээж энэ урлаг соёл хүнийг хөгжүүлэх хүнийг одоо бэлдэх, иргэдээ бэлдэх тал руугаа бол илүү их анхаарах байх, энэ бодлогуудаа илүү сайжруулах байх гэж одоо бас найдахаас гадна тийм ээ. Одоо ингээд салбарын хүмүүс өөрсдөө санаачлаад тийм хин нэгний хүлээ биш. Мэдээж тэр жаам, энэ жаам, тэр ч тэгсэнгүү гэдэг ингээд шалтгаан яриад суух бол амархал та. Гэхдээ яг хөө мэдээж чадах чинээгээрээ бүгд дор бүрнээ ингээд оролдлого хийгээд өөрсдөө ингээд эхлүүлээд ингээд шинжлээд ингээд хөтлөх юм бол мэдээж энэ бол Монгол хүнийг бэлтгэхэд бол том хөшөөрөг болно. Тэр дундаа мэдээж урлаг бол хүнийг хөгжүүлэх хамгийн одоо бас нэг чухал зүйл мөн л доо. Мэдээж нөгөө төгөлдөр уур дарддаг хүн жишээл хүний өөдөөс гар далайж чаддгүй шүү дээ. Ер нь сонгодог урлагийг сонсдог хүн жишээл хүний өөдөөс хараал хэлэх ч юм уу тэгжүүл тийм одоо соус тэр хүнд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр гараад хог хаяг тийм юу байхгүй. Тэгэхээр бол тэр урлагаа дамжуулаад бол мэдээж яг нөгөө хүн болгон
ирээдүйдтэй заавал одоо математикч ч юм уу болдгоо маа гэхэд нөгөө заавал эцэг болдог шүү дээ тийм. Заавал иргэн болдог тийм. Тийм учраас бол энэ урлаг соёлын боловсрол гэдэг зүйл бол их маш чухал. Гэхдээ зөвхөн яг урлаг соёл гэж туушраад байгаа юм биш л дээ. Яг л нөгөө зогц боловсрол тийм. Хүнд яг хэрэгтэй байх ёстой, хүнийг нээх ёстой, хөгжүүлэх ёстой тэр бүх зүйл бол анханасаа зөв байх ёстой. Тэгээд яг тэр зөв иргэдэн өөрөө улс орноо ирээдүйд зөв авч явна л да. Ялмар Газановгод энэ авгаа төгөлдрөөч Монголд ирж байгаа нүрээ бас оюуны асар том хөрөнгө оруулалт. Манай нийгэмд энэ концертыг үзэх бүх үзэгчид болоод хамтран тоглох нь Монгол хөгжимчдийн хувьд ерөөсөө асар том оюуны хөрөнгө оруулалт болно гэсэн үг. Тэгэхээр дэлхийн стандартын түвшний энэ заалан дээр дэлхийн хөгжмөөр дэлхийн том төгөлдөр уурчийг сонсно гэдэг бол өөрөө оюуны асар том таашаал авахгүй. Тэр хэмжээгээр манай урлаг соёлын түвшин дагаад хөгжин хүмүүсийн аливаа зүйлд хандах хандлага өөрөө дагаад дэвшнэ л дээ. Урлагийн үнэмж нь хүртэл дэвшиж эхэлнэ гэсэн үг. Тэгээ манай мэрэгжлийн хөгжимчд хүртэл цаа бид нэр өөр төвшин тоглох хэрэгтэй юм байна. Дэлхийн хөгжимчд ингэж тоглох юм байна те. Бид нар сайжрах хэрэгтэй юм байна. Үзэгч хүртэл сонсох хөгжмөө хүртэл одоо сонгож одоо сонсч эхэлж чаддаг болж эхлэх байхгүй. За тэгэхээр бидний ярилцах цаг үгээр дуусч байна. Тэгээд эцэст нь хэлэхэд яг үзэгчид хаанаас хэрхэн яаж билет авах вэ гэдэг дээр товчхон зүйл хэлэх үү? За тоглолтын билет болохоор нөгөө Ticket.cg-ийн Hi-Fi Quotient-ly гэдэг ийм борлуулалтын яг нэг юм юмуд сувгууд байж байгаа. Тэгээ корпоративын бүх салбаруудаар борлуулж байгаа. Corporate Hotel and Convention Center болоод энэ corporate зочд буудал, corporate нүхт зохицлбор салбаруудаа билетүүд нь худалдаалагдж байгаа. За баярлалаа. Үгээр бид хоёр бидний ярилцах цаг өндөрлөж байна. Тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн ажлын өдөр нэвтрүүлэгт маань Cover брендийн захирал Батүлзий болон за тоглолтыг зохион байгуулж байгаа. За лувсанд орж байгаа оролцлаа. Тэгээд үгээр ажлын өдөр нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяр та үзэгчдээ.